За манай ангийнхан бол нилээ тийм цоглог гялалтсан сэргэлэн тийм аттай хүүхдүүдтэй анги байсан. За тэгэл би өөр ангийнхныгаа хамар дорой хагархаатай та нар угаал тэгэл ингэдэг байсан. Айгүй тийм сэргэлэн биеэн даасан тийм хүүхдүүд байсан. Одоо ч гэсэн шавнар маань яг амьдрал дээр тэр ирч хүчээрэл ажиллаж амьдарч байгаад нэг багш шавнараараа үргэлж бахархаж баяртайгаар сургадуулаад заримтай нь уулзалтаал чадахгүй дээр сургийн сонсоод л явдаг да. Миний хувьд бол 2000 онд улсын багшийн сургалт дөнгөж ирээд за энэ хэд сайхан шавнараа хүлээж аваад эднэртэйгээ хамт ингээд 10 дугаар ангийн төгсгөөд ингэж явсан миний хувьд бол хамгийн их дурсгалтай түүхтэй ийм сайхан анги хамт олон байгаа. Тэгээ энэ сайхан өдөр 20 жилийн 10 төгсөөд 20 жилийн уулзалтаа хийж байгаа бүх шавнартаа эрүүлэн хаалт жаргал ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. 10 анги би багийнхан багш байна. Бага ангийн багш учраас миний энэ шавнар бол өстэй идэвхтэй сурлага сайтай юмд авьяаслыг сурагчд юм аа. Би энэ шавнараараа их бахархдаг юм аа. Миний энэ 6 дахь шавнар нэм аа. Хүүхдүүдтэй бүгдд нь эрүүлэг ад жаргал сайн сайхан бүхнийг хүсээ бүгд ажил хөдөлмөрийнхаа гарааг ихлээ. Сайн сайхан явж байгаад багш нь үргэлж баярлаж байгаа шүү гэж шавнартаа хэлье. Гүрүүв жав. Цаа энэ баясгалаа. Зээ баясгалаа. Бэ энэ болдоо. Дасо. Энэ мөнгөлтөн. Пэ мөнгөлтөн. Оо их заяа. Дэ наран жаргал. Дэ наран чимэг. Бэ хулан. А Ганбаатар. Эс наранхуу. Че ганчмаг. Гэ октябр. Бэ баяр чимэг. Че төмөр тогоо. Че инг чимэг. Бэ мөн хүчрэл. А ган холбоо. Эс оюума. Зэ сайн заяа. Алдрахын насaan үлдээлээ баяр. Энэ цагаан санаач айгу ховор эсэн штэ гэхгүй юу? Чав. Ястаа янз гоё. Төгснөөс хойш баг итгэв. Ер нь бүгд гоё. Энэ их миний хүүхд насндаа ижээс хамгийн гоё юм байна. Энэ одоо биднээс багт 10 төгрөг байсан. Одоо хэдэн төгрөг байгаа бол 10-ын чихэр гэдэг. Хамгийн сүүл идсээр нь энэ юм болов. Энийг яг 10 дугаар ангидаа идсэн. Энийг сүүл хизээж ажиллаад санахгүй байна. Гоё. Хамгийн гоё нь энэ. Энийг би бүр бараг 30 жилийн өмнө идсэн баг. Энийг маш их идэг байсан. Тэр үед 10 төгрөг байсан баг. 20 жил. Бараг 22 жил ч юм уу. Бидний хүүхэд бүр жоохон бахад байдаг гэсэн. Маш их баяртай байна. Сэтгэл хөдлөөд өөрөө ирэхгүй цаанаасаа уйлах гад байна. Тэгээд би хэсэгэн зур яг нөгөө буцаад 10 жилдээ очсон юм шиг сайхан мэдрэмжийг авлаа. Багш нартаа хайртай шүү. Бидний өдий зэрэгт нь хүргээд одоо бүгдээрээ амжилттай сайн сайхан амьдрах гол гараа их үүсвэр бидний хурцлж өгдөг байсан бүх амжилтын их үүсвэрийг тавьж өгсөн бүх багш нартаа баярлалаа. Талархтайгаа илэрхийлж байна. Задлаад ингээ авсан чи бүр нүдэнд ингээд очиж баяр баясгал гэж хэлцаад нэг тиймэрхүү аюу гой нэг буцаад нэг хүүхэд авах үедээ очсон. Бидний хараад баярлдаг байсан эргээд очих шиг боллоо. Та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдрийн уулзалт бол өглөө ингээд хэдэн минутаа хараад ингээд дотроос сэтгэл гидсэн дотроос ингээд нэг юм дээшсэн яг тэр темпээр ингээд явж гин яг энэ дээр байсаар агаад дуусах юм шиг. Тэгэд аюу их сансан гэдгээ мэдгэж гин ажил амьдралын шаардлагаар хоорондоо ойрхон уулзах чадахгүй сэтгэлээ гаргаад ирсэн багш нартаа ангийнхаа хүрэлцэн ирсэн октоудтаа хүүгүүдтэй бүгдэнд нь одоо ар гэрт нь
аж хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл их сайн сайхан хүсэж өрөө. Та бүхэндээ бүгд нь хайртай шүү. Ангийнхантайгаа 20 жилийн дараа уулзсан ч гэсэн бүгдээрээ яг 20 жилийн өмнөх одоо тухайн яг ангид байсан бүгдээрээ уйлж исэн, дуулж исэн, мөрөдлөө ярьж исэн үед яг оцсон юм шиг мэдрэмж төрж байна. Тэгээд ангийнхандаа бүгдэнд нь цаашдын одоо ажил амьдралд нааз жаргал сайн сайхан хүний хүсэж өрөөё. Өнөөдөр сэтгэл хэрэг цаа. Гоё байна. Маш гоё байна. 20 жил болоод уулзлаа гэдэг. Тэсний гоё санагдлаа. Биднес чинь яг 10 жил 10 дахь ангийн хамгийн сүүлийн төгсөлч 2006 тэгээд 20 жил болсон байна. Ангийнхантайгаа өнөөдөр уулзаагүй ер нь маш их урдсан байна. Олон сайхан дурсамжууд доктор сэтэрж одоо сэмэрж их гоё ер нь л их дэвсэн хөөрсөн нэг гоё догтлоо их л догтлсон хүмүүс байна да. За ангийнхантаа бүгдэнд нь сайн сайхныг өгсөе. Цаашийн ажил амьдралд нь бүгдээрээ сайн сайхан байхыг хүсэж өрөөё. За нэрүүлийн хас жаргалыг хүсэж өрөөё. Ангийнхаа андуудаа үеийнхэндээ бүгдэнд нь эрүүлийн хаац жаргал сайн сайхан өгсөй. Бүгдээрээ 20 жилийнхаа дурсамж үтэй гэж уриалмаар байна ангийнхандаа. За. Гойдоо. Алтан тав гойдоо. Алтан чисэдэ айны шуурустада 9 сарын 1 болоо юусоо бидний баярта. Номхон дараунтада номер цүнхэр үрдэдэ эшээ үсгээр алладаа тэрдэм сурхаа явлаа. За багш нь бас та бүхнийгаа дандаа онц сураарай гэж өрөөгөө алтан тав гэдэг дуугаар бастааж өгье. За мэдгүй. Баярлалаа. Бас чигээр сайн сайхан бүхний төгсөн нэрээрээ. Бүгдээ та бүхэндээ маш их баярлалаа. Үнэхээр бид нар та бүхнээсээ чанараа. Багшийн та бүхэн гэдэг набие аусын баг. За манайх чи Сүхбаатар аймгийн Онгон сумын ерөнхий боловсролын Чойн дуурж авааны нэрмжит ерөнхий боловсролын дунд сургуулийн 1996-аас 2006 оны төгсөлтийн 10 А ангийн сурагчид ингээд Монгол Улсын төрийн ордон руу ороод их хурлын танхимтайгаа танилцаад гараад ирлээ. Одоо ингээд манай уулзалтын үйл ажиллагаа ингээд цаашдаа үргэлжлүүлээд явах болно. Чойн дууржмын нэрмжит ерөнхий боловсролын сургуулийн 10 А ангийн төгсөгчдийнхүү Монгол Улсынхаа засгийн газрын ордноор зочлоод хэдүүлээ улсын хурлаа суугаад ард түмэнтэйгээ мэнчилчгээд за одоо дараагийн үйл ажиллагаанд явж байна да. За манайха та бүхэнд эрүүл энх сарвал сайхан бүхэн өгсөй. За 1996-аас 2006 оны төгсөгчдийнхүү үйл ажиллагаа дөнгөж эхлээд явж байна. Салаархан эцэг